Тэгээд энэ дагсан хууль за төсвийн хүрээ хөгжлийн хөтөлбөр гээд энэ дагсан хуулиуд дээр тусгагдаагүй нэг хэд хэдэн зүйлийг санал болгож хэлэх гэсэн юм а. Ялангуяа энэ махны үнийн өсөлт, за дээрээс нь шатхууны үнийн өсөлт, энэтэй уялдуулаад логистикийн өсөлтүүд гарч ирнэ. За хавар болж байгаа, тариаланчдад бол маш хүнд нөхцлүүд үүсэж байгаа. За дээрээс нь жижиг дунд бизнес эрхлэгч нарт энэ татврын дарамт асар өндөр байгаа. За одоо энэ дайнтай холбогдуулаад энэ гинтийн үнийн өсөлтөөр уялдсан төлөлгөө хэрэгтэй байдгийм байна. Ялангуяа энэ одоо жишээгээр дурдах юм бол Австрали улс гэдэг юм бол яг энэ үе дээрээ жижиг дунд бизнесээ дээрэс нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийнхаа одоо энэ татврын хөнгөлтүүдийг олон нийтэд ил болгоод одоо ярилцж байгаад буулгаад тэгээд том буюу одоо уул уурхай одоо оюу толгойтой за дээрэс нь энэ нүүрстэй холбогддог том компаниудтайгаа засгийн газар нь хилцээрт ороод тэр зөрүүгээ одоо энэ богино хугацааны төлөвлөгөөнд тусгаад ингэж явж байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн сайдаа энэ дээр анхаарад ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл за дээрэс нь энэ нөөт гэдэг асуудлууд бол бүр энэ дундаж давхраг буюу одоо нэг 200 орчим мянган бүртгэлтэй аж ахуй нэгжээс чинь бол яг өдөр тутам үйл ажиллагаа явуулж байгаа нэг 50 орчим мянган л байгаа шүү дээ. 50 мянган энэ жидүү энэ жижиг болон дунд бизнес эрхлэгчдийнхаа доктортой үйл ажиллагааг одоо хангах үүднээс засгийн газар энэ богино хугацааны энэ ялангуяа гинтийн үнийн өсөлтөд холбогдуулсан төлөвлөгөө ард түмэндээ танилцуулмаар байна. За төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байгаа нэмэн үртгэл дотор манай 4 суур орлогын нэг төсвийн орлого 25-ны гүйцэтгэлээр 6.2 их найт төгрөг орж байгаа. Дотоодны бараан дээр нэг 2.8 их найт, гадаад импортын бараан дээр 3.9 бараг 4 их найдын нөөцийн орлого бүрдэж байна. Ерөөс нөөцийн орлого бүрдэж 2 их сурвалж байна. За бид 20% буцаан олголтыг өгдөг юм хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа. Одоо энийг нэмэгдүүлэх 50% шатлалтаа болохоор ингэж оруулж ирсэн. Яг өнөөдрийн бодит байдал гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн тэнцэл өнөөгийн байдлаар 1.4 их найдын хасгатай явна. Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээ 1 их найд. Одоо бид 400 тэрбум нэмсэн алдаж явна. Тэгэхээр үлдэж байгаа хугацаанд энийг бид нөхөж чадахгүй. Дээрээс нь энэ хууль хэрэгжээд эхлүүл бид нар 1.6-аас 1.8 их найдын нэмэлт зардлыг энэ нөөттээр гарна гэсэн үг. Нөөтийн орлого буцаад 1.6-аас 1.8 их найдаар багасна. Тэгэнгүүт төсөв дээр байгаа 2.2 их найдын бидэрт хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зай үлдсэн. 2.2 их найдаар бид нар үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдэд санхүүжүүлээд 27-нд шинээр нэг ч одоо төсөл хөтөлбөр оруулж ирэх болцоогүй байгаа. Хэрвээ энэ 1.6-аас 8 их найдын зардал ахаад нэмэгдэх юм бол эх хонд шилжиж байгаа хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхгүй гэсэн үг. Үндсэндээ Монгол улсын төсөв урсгал зардал, цалин, хүүхдийн мөнгө, тэтгэмж энийг олгодог ийм л төсөв болж хувирна хөгжлийн ямар нэгэн хөрөнгө оруулалтын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх болцоогүй болно л гэсэн үг. Үндсэндээ бодит орлогоо тооцоогүй их зардлыг баталсан. Урсгал зардлын хэмжээ өнөөдөр нийт төсвийн чинь 80% тэрчээ явж байна. Үлдэж байгаа 20% нь гадаад үр зээл төлбөр гээд хөрөнгө оруулалтын маш бага хэмжээтэй. Үүнээс ахаад үлдсэн тэр 2.2 их найдыг л ахаад 1.8-ыг ахаад зардал болгоно. Нөөтийн буцаан олголт болгоно гэдэг. Ийм шийдвэр одоо хүчин төгөлдөр үргэлжлэх юм бол хөрөнгө оруулалт хөгжлийн асуудал орхигдно л гэсэн үг. Ийм учраас энийг хүчингү болгоё. Тодорхой хугацаанд эдийн засгаа бэхжүүлэх, ахаад эдийн засгаа томруулсны дараа энэ халамжийнхаа, тэтгэмжийнхаа бусад бодлогуудаа хэрэгжүүлж болно үү? Одоохондоо ягаад ч төсвийн бодит эдийн засгийн маань чадах хүрэхгүй байна. Хэд орлогоосоо давсан зардлаа бид их хурл хуульчлаа баталсан. Ялангуяа багш эмчнэрийн цалин, тэтгэврийн нэмэгдлүүд, одоо тэтгэвэр инфляцид холбоотой ахаад нэмэгдэнэ. Багаар утгад 10% тооцож нэмэгдэнэ. Тэрний зардлууд орж ирнэ. Дээрээс нь энэ дээр энэ нөөтийн буцаан олголт 1.8 их нэгээд дийлэхгүй. Инфляц нөлөө өндөр гарч байгаа.
ялангуяа манай суур зардал 100% үндсэндээ шатах туслах материал импортоор авч байна. За хөдөө аж ахуйн бүр гол одоо онцгой том орц болсон бордоо 100% авч байна. Уул уурхайн гол түүхэд болсон тесрэх байдс 100% импортоор авч байна гэдэг импорт нэлээд өндөр байгаа. Энийгээ дагаад энэ гадаад орчны аюулгүй байдлын орчинд үүснэ нөхцөлтэй холбоотойгоор үнийн өсөлтүүд явж байна. Инфляцийг тооцоход 430 төрлийн бараа дээр сагсны бараа гэж аваад үүн дотроо дундаж өсөлтөө гаргаад инфляц гарч байгаа. За энэ жилийн тухайд бол 26 оны 6, 7, 8 сар инфляц нэлээд өндөр 2 оронтой тоогоос дээш гарна. Энэ дотроо хүнсний инфляц их өндөр байгаа. Нэгдүгээрт мах байна. Хоёрдугаарт ногоо байна. Гуравдугаарт гурил Улаанбуудаа гэсэн юм нөлөөлөл гарч байна. Харьцангуй энэ гурван нөлөөллийг бид дотоодын зах зээлээс зохион байгуулаад дотооддоо докторжуулах ерөнхий суурь боломж чадах бидэнд байгаа. Энэ хаврын тариалтан дээр засгийн газар онцгой анхаарсан бордоо урмал хамгааллын бодис шатах туслах материалыг одоо бид өвлийн нөөц буюу үн өсөөгүй үеийн үнээр хангалт хийж одоо тариалтыг явуулсан. За энд бол бордоо урмал хамгааллын бодис мөн өвлийн татсан үнээр буюу үн нэмэгдээг үнээр явсан. За уул уурхайн салбарт бол яг нөлөөл орж байна. Уул уурхайн ашигт ажиллагаан дээр 20-с доош шатхууны нөлөөллүүд ороод ирж байна. За бусад импортоор дамжих нөлөөллүүд байна. Ийм бусад одоо хүнс өргөн ирээлийн бараан дээр нөлөөлөл гарна. Тийм учраас бид энэ тодтол хийх орон зайгаа засагт өгчөөч авъя. 3 сар гэж өөрсдөө хөлөхгүйгээр хурдтай төргөн юм огцом өөрчлөлтийн цаг үед зохион байгуулалтын арга хэмжээ авъя. Зарим төсөл төлбөрөө хойшлуулъя. Өнөөдрийн нийгмийн тулгамдаад байгаа энэ чиглэлүүгээ гол хүчээ хаяхад тодтол хийхэд одоо бид нар энэ дагсан хууль их чухал байна. 6 сарын 1-нд их хурл төсвийн хүрээгээ баталлаа засаг тодтол огно. Тэгвэл наадмаас өмнө тодтолоо хийгээд нэг тохиргоогоо хийгээд нэг явчмаар байна. Тэгэхгүй бол 25 оны төсөв 26 онд үргэлжлээд яг ийм маягаар бол 26 оны төсөв дуусах 27 онд давж үргэлжлэх царайтай. Сая чи 25 онд 26 оноос нэг их найдыг авч давж гарч штэ. Тэгэхээр энийг нэг санхүүгийн жилийг санхүүгийн жилд нэг дуусгаад нэг таслаад нэг зэгцэлэхгүй бол бас энэ үргэлжилсэн юм ужиг юм руу явах гээд байна. Хоёрдугаарт энэ инфляцтай холбоотой зохион байгуулалт зохицуулалтын арга хэмжээнд авах хэрэгтэй байна. Тэгэхээр дунд хугацаанд өсөөд намар ургац боломжийн тариалт дэвтэйхэнгээ явахад за тэгээд энэ өвлжил дэвтэйхэн, хаваржил дэвтэйхэн мал төлөлт их сайн байна. Аянда махны нийлүүлэлт ингээд дотоодосоо буугаад байх зохицуулт сайтай. Харьцангуй гайгүй мах ногоо гурилан бүтээгдэхүүнийг барьчих байна. Tā хоёр үзүүртэй юм болцоход байгаа юм л да. Нэг талаасаа хөдөөч мал махны одоо экспортыг бүх талаар дэмжиж байгаа. Сүүлийн 3 жил 300 сая доллароос дээш хэмжээний экспорт хийдэг болсон. Уул уурхайн 5 бүтээгдэхүүнээр нэмэх нь мах доллар 300-аас дээш болж орж ирж байгаа. За энэ бол хөдөөгийн одоо малчтын орлого, мал аж ахуй хэрглэж байгаа талдаа их тун таатай буюу ашигт ажиллагаа нэмэгдээд хөдөөгийн өрхийн орлого нэмэгдэхэд гол суур нөлөөл мах доллар үн өсөд байдаг, ороод байдаг. За хот суурин газар дээр махны үнийн өсөлт орлогот бас нөлөөлөд сөрөг тусаад байгаа. За ер нь засаг дээр яригдж байгаа нэг зүйл бол хоёр арга хэмжээ байгаа. Нэгдүгээрт бол орон нутаг өөрөө нөөц бэлдэх үндсэн үүрэгтэй. Аймгийн дарга, нийслэлийн засаг даргууд өөрсдөө бэлдэж байгаа. Засгийн газраас аль болох энэ нийлүүлэлтэнд оролцохгүй байх бодлого барина. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ ингээд зогцоод цогцтой харьцаанд очихё гэж. Тэгэхээр өнгөрсөн намар нийслэл 8000 орчим тонн нөөцөг мах бэлдсэн. За энийг хавар одоо нийлүүлээд үндсэндээ энэ 5 сард нийлүүлээд дуусна. Үүнээс цааш ямар нэгэн арга хэмжээ авахгүй. Үн барих бодлогод оролцохгүй. Энэ ер нь тийм зохистой биш. Нийт улсын хэмжээнд бодлого зохицуулж чадахгүйгаас хойш энэ зах зээлд нь нийцүүлээд энэ мал аж ахуйгаа улам эрчимжүүлэх, хөгжүүлэх, тасралтгүй байдлыг хангаад дэмжиж тэр талдаа явах нь зохистой байх болов уу гэж бодож байна. Яг гэвэл махны нийлүүлэлт, махны үнийн цаана маш олон одоо аж ахуй нэгж олон одоо бизнесийн суур харилцаанууд хөндөгдөд байгаа. Тэгэхээр аль болох зах зээлд нь нийцүүлье. Эрэлт нийлүүлэлтэн тэр хуулинд нь нийцүүлье л гэж бодож байна. Тэгэхээр засгаас ямар нэг үн хямдруулах, ямар нэгэн зохицуулалт арга хэмжээ авахгүй.